За сайн мэн үү. Тэгээд гадаад хүн ер нь юу ойлгох вэ гэдэг ганц зүйлийг базаад хэлчихье. Гадаад мэдээж хүмүүс хэл, соёл энтрийг сурна. Энэ бол ойлгомжтой. Гэхдээ хамгийн чухал гол юм юу сурдаг вэ гэхээр бидаад сурна. Хинч найдахгүйгээр амьдрал сурна. Энэ бол хэвээр хамгийн чухал гадаад сурдаг зүйл юм байна гэж бол би өөртөө дүгнэж байна. Монгол бид нар чи айгүй хүмүүс найдаж амьдрд юм байна. Найзуудаа, аав ээжтэй, ах дүү нартай тий. Одоо миний хувьд ч гэсэн ингээл 30 гартлаа айгүй би даасан гэж өөрийгөө боддог байсан чинь яг үндэ би даасан биш л байсан юм. Тэгээд одоо аав ээжийнхээ өрөөс гараагүй 40 50 настай зөндөө хүмүүс байгаа шүү дээ Монголд. Тэгэл ардаа бас эхнэр хүүхэдтэй наачаал арх угаал яваад тэгээ арх угаал хэдэн 7 он 60 амьдрал нь явж лээд монголчин хүн хизээч одоо үлбэрч өгөхгүй юм байна. 50 ажил хийхгүй хэдэн сар болсон ч ингээд гэр орноосоо гарахгүй хөөгчихгүй юм байна шүү дээ. Энд бол бүх юм 7 хоногоор явдаг. Монголд бол юм сараар явдаг бол энэ түрээс одоо бүх төлбөр 7 хоногоор аимшигтай бас 7 хоног ч маш хурдан шүү дээ. 7 хоног болгоо хамгийн багтаа түрээс нь сая төгрөг, хоол хүнсэнд ойролцоогоор бас сая төгрөг. За тэгээд энд чинь нөгөө сургалтын төлбөр, эрүүл мэндийн зардал гэдэг чинь за онгоц дуурайд тэгээд барилгын хувцастай жоохон автаацсан байгаа шүү манайхаа. Тэнгүүд энд чинь нөгөө сургалтын төлбөр, эрүүл мэндийн зардал, тэгээд бусад янз бүрийн төлбөрүүд энэ чинь өстө мөнгийг өстө сорж өгнө. Олохынхаа ярээр цалин өндөрч гисэн. Тэгэхээр нөгөө арайчгүй нэг жоохон ашигаас нь илүү гарч байгаа мөнгө чи эргээл нөгөө түрээс хоолндоо ингээ явцдаг. Тэгэхээр энд нэг 7 хоног хүн өвдөх. За ямар нэг хэлбэрээр ажиллаа алдахад амьдрал бол ер нь сүрэх гэдэг байна. Гудамж шууд гарна гэсэн. Тэгээд найдад очих тийм хамаатан садаа ах トゥ чинь байхгүй шүү дээ. За найз нөхөд байж болно. Гэхдээ тэгээд одоо очоод найзындаа очоод амьдралын адилхан ингээ зардалтай адилхан завгүй байж хат нь ингээ амьдралын хөндрүүлээд байлтан шүү дээ. Тийм учраас хинч найдахгүйгээр бидээд сурд юм байна. Тэгээ Австрал одоо гадаад. За тэгээд өөрийгөө бас хэтэрхий нэг өндөрт үнэлж заавал ингээ нэг дарга болох гэдэг тэр бодлоо хийж эхэлнэ. Монголчууд одоо бүгд гүйцэтгэгч биш даргалахыг хүсдэг шүү дээ. Сайн гүйцэтгэгч болж эхэлж байгаа. Өглөө ингээл 5 цагт нэг амар муухай тийм хүүхд үйлж байгаа юм шиг дуурдаг. Шууны дунд хагас нойрмог те ингээл ажилдаа ингээл гараа явж хахад ямар новшоо хийж ийна л гэж бодогддог шүү дээ. Тэгэл очиод барилга дээр заримдаа хогч хүртэл шүрдэл зогсож байна. Тэгэнгүүт хүн яг хөө тэр эгогоо дарж эхэлт юм. Илүү ингээ хөрсөн дээрээ бууж эхэлнэ. Ер нь гадаад хүн нэг ингээ ирээд нэг 2 3 жил болчиход гимгүү мэн залуух улсууд ялангуяа. Гэхдээ гадаад ирснээр энд үлдгэж байгаа юм шиг. Эндээс юм сураад, бидаад сураад, ах トゥ нартэй тусал, аав ээжтэй тусал, улс орондоо тусал. Энэс л энэ шингээд үлдэх биш. Зүгээр л өөрийгөө илүү хүчрэх болгоо явуул гэж хэлмээр. За тэгээд хинч битээ түн. Ер нь хүмүүс чам туслахаалгүй шүү дээ. Ах トゥ нар чинь аав ээж чинь 40 гарчаад, 30 гарчаад аав ээжтэй ингээл лай болол мөнгө төгрөг зээлэл ингэж явахаас одоо бид нэр хичмээр юм. Энэ бол чиний амьдрал. Чиний алдаа оноо. Унсан ч болсон чиний бүх юм. За тэгээ арт чи өөр хүүхд эхнэр чин байж байгаа бол чи алдах ямар ч хэрэг байхгүй. Зөвхөн өөрийгөө бодож, харигтаар сууж, эсвэл хариуцлага алдаж, шоу зугаац ингээл давтаж явах хэрэггүй. Чиний ард ямар их хүмүүс байгаа гэдгийг бодож, хариуцлагатайж, биедааж хүчрэх эр хүн болох хэрэгтэй байна монголчуудаа, залуучуудаа гэж уриалмаар байна. Тэгээд ямар ч үсэн гадаад хамгийн том сурж байгаа, сурсан гол зүйлээ дүгнж хэллээ. Тэгээд зарим нэг улсууд сонсоод бас дотроо нэг бодох үстэй. За тэгээд амжилт хүсье. Баярлалаа.